В ресурсном эколого-биологии. Брэдийн экологи биологийн нөөцийн төвд шинжлэлийн баяраар ашигласан газар модыг дахин боловсруулах шийдэл олжээ. Хогийн цэг рүү ачхын оронд шилмүст модод энд 2 дахь амьдралаа олж байна. Тусгай бодлогч машинаар мөчрүүдийг жижиглэн үртэс болгоно. Үртсийн ихэнх хэсгийг хавар хүртэл хадгалж хөрсний бүтцийг сайжруулах бодис болгон ашиглана. Харин багахан хэсгийг амьтдын болонд байгаа амьтдад зориулсан байгалийн дулаан дэвсгэр болгон хэрэглэх юм. Манай хамт олон баярын дараа асар олон гацуур, нарс мод, хогийн талбай контейнеруудад хаягдаж аль хэдийн ачаал ихтэй хогийн цэгүүд рүү зөөгдөж байгаад анхаарал хандуулсан юм а. Тиймээс бид ийм төрлийн хаягдлыг хэрхэн дахин ашиглаж зөв зохистой устгах боломжтой талаар санал дэвшүүлсэн юм. Однако от ёлок. Гэхдээ газар модноос зөвхөн их бие төдийгүй мөчөр шилмүсч үлддэг. Эдгээр нь ч мөн 2 дахь амьдралаа олж байна. Шилмүсийг тусгай төхөөрөмжөд хатааж ялган авч амьтдад тэжээлийн нэмэлт болгон өгдөг. Мөн модны зүг нунтаглан гурил мэт болтол дээрэмддэг. Өвлийн улиралд ийм нэмэлт тэжээл онцгой ач холбогдолтой гэнэ. Шилмүс модны зүг амьтдын тэжээлд ашигладаг гол шалтгаан нь хлорофилл хэмжээгээр агуулдагт оршдог. Энэ нь амьтдын хоол боловсруулалтыг сайжруулж, олон төрлийн өвчнөөс өрсөлдөлөөс сэргийлэхэд тустай. Мөн шилмүс нь фитоцид агуулдаг бөгөөд энэ нь өвчтөд тэмцэх гол их өвсөр болдог. Ялангуяа амьсгалын замын өвчтэй амьтдад чухал нөлөөтэй. Принести свой. Иргэд өөрсдийн газар модыг дахин боловсруулалтад өгөхийг хүсвэл Юнатовын гудамж 19 Б тоод хаягаар авчирч болно. Михалева, середина земли, Бурятия. Андрей Гильгорин 2007 оноос хойш хөл бөмбөгийн тасгалжуулагчаар ажиллаж байна. Эрхүү хотын 2 дугаар дүүрэгт байрлах Зенит спорт зохицолборт тэрээр өсвөрийн тамирчидтай бэлтгэл хийдэг. Гэвч энэ удаагийн түүх спортын тухай биш юм. Энгийн ажлын өдөр бэлтгэл дуусч тасгалжуулагч автомашин руугаа явж байтал зогсоол зогсож байсан хажуу дахь автомашины доороос хар хутаа сунаглаж байгааг анзаарчээ. Машин шатаж байв. Тэр даруй барилга руу гүн ороход машин дотор хүүхэд байгаа аимшигтай дуулдав. Хүүхдийн амнаас аюулд орсон учраас бодох завдалж байхгүй. Хүүгийн ээжтэй хамт автомашин руу гүйв. Машинд сууж байсан нэгээр биднийг сандралдаж байгааг хараад нийлсэн. Тэгээ бид хоёр хоёулаа оролцсон. Би өшгөлж үтсэн ч зөөлөн гуталтай байсан болохоор хагарч өгөөгүй. Ядаж байхад шилэн тэнтэй. Тэгээд 3 дахь хүн алхны иш шиг зүйл авчирч түүгээр нь нүх гаргаад үлдсэн шилийг сугалж авч дотроос нь хаалгыг онгойлгосон юм а. Автомашины хаалга түгжигдсэн байсан тул аль болох хурдан арга хэмжээ авах шаардлагатай байлаа. Энийг л эрхүүгийн аврагч иргэд хийж чадчихэ. Гуруула шуурхай ажилласан сайн хэрэг болсон. 2 ир туслаагүй бол би ганцаараа дийлэхгүй байлаа. Юугаар цохихооч мэдхэ байсан. Гал аль хэдийн дүрлзээд эхэлчихсэн байсан шүү дээ. Утаанд хорд хавилтай байсан юм. Толгойд өөр бодол байгаагүй. Зүгээр л аль болох хурдан гаргах нь л чухал байсан. Хүүгийн аав ирж талархал илэрхийлсэн. Баг зэрэг ярилцаад хүүдмэнд дэмжүүлсэн. Энэ түүх өөрөөр төгсөж болох байлаа. Гэвч дэрэгдэн сайхан сэтгэлд зориг дэргэд байсан нь азтай хэрэг. Энэ явдал эрхүүд бусдад туслахад үргэлж бэлэн хүмүүс амьдрдгийг дахин нэг удаа баталлаа. Оросын улбаны улсын альч бүс нутагт өмнө нь хэрэгжиж байгаагүй өөрмөц төсөл 2025 оны сүүлээр өөр байгалийн хязгаарт эхэлжээ. Хөдөөгийн сертификат хэмээх орон сууц худалдан авах дэмжлэгийг өнөөдрийн байдлаар өнчин хүүхдүүдийн тоонд багтах 52 хүн авсан байна. Дэмжлэгийн хэмжээ 1,500,000 рубль. Энэ бол сүүлийн он жилийн турш хуримтлагдсан өнчөө хүүхдүүдийн орон сууцны дарааллыг багасгах зорилготой амбан захирагчийн санаачлага юм. Орон сууцыг үр байгалийн хязгаарын аль ч суурьнд худалдаа авч болно. Хөдөөгийн сертификатын давуу тал нь олон хүүхдтэй гэр бүлүүдэд илүү чиглэсэн явдал юм. Энэхүү дэмжлэгийг Лесной өртөөний залуу гэр бүл аль хэдийн ашиглажээ. Нөхөр нь өнчин хүүхдүүдийн хувьар орон сууцны дараалалд олон жил байсан ч ойрын хугацаанд байр авах боломж харагдахгүй байв. Танилуд нь тэрнийг нийгмийн бодлогын яаманд хандахыг зөвлөсөн бөгөөд тэрээр хөдөөгийн сертификатын бүх шаардлагад нийцэж байжээ. 4 өдрийн дараа залгаад бичиг баримтаа аваад иргэсэн. Би 2015 оноос хойш бүртгэлтэй яваа. Жагсаалтын 5,000 дахьт нь байгаа хаа. Был на очереди 5000-ный. 2-7 хоног орчимд байр хайж, дараагийн 2-7 хоногт хилцлээ бүрдүүлснээр Никифор Елизавета нар хоёр өрөө орон сууцны эзэд болж хувийн байшингаас нүүж оржээ.
Хосын хэлснээр гар дээрээ хүүхэдтэй дээрээс нь 2 дахь хүүхэд нь төрөх гэж байхад зуух, галлах, ус зөөх үнэхээр хэцүү байсан гинэ. 42 м квадраттай 2 өрөө гэдэг чинь манайд хангалттай. Тэр өрөө хүүхдийн өрөө, харин энд өөрсдөө амьдрын 2 хүүд сайхан өрөө хийж өгнө. Хорошая отдельная комната мальчуговая. К полученной сумме сертификата пара добавила... Хүлээн авсан мөнгөн дээрээ гэр бүл эхийн капиталыг нэмсэн бөгөөд зээл ашиглаагүй байна. Хэдий тийм боловч зээл авах боломжтой. Гэхдээ сертификатыг ипотекийн анхны төлбөр, зээлийн хэсэгжилсэн болон бүрэн төлөлт мөн хамтын барилгын төсөлд ашиглахыг хориглодог. 2026 онд ийм дэмжлэгийг 254 иргэн авах боломжтой. Баримт бичгийг 5 дугаар сарын 1 хүртэл хүлээн авна. Шуудан болон захим шуудангаар материалаа эргүүлэх боломжтой. В министерство по адресу Курнатовского, 7. Тамара Ванфулик, Кирилл Корнев. Житэ хотын улсын ангаах ухааны академи, Өвөр байгалийн төмөр замын сургууль, Читийн дээд сургуулийн оюутнууд тэшүүртэй спортын өрсөлдөөнд оролцохоор мөсөн талбайд гарахад бэлэн байна. Оюутны уламжлалт спортын шөнө Житэ хотын мөсөн ордонд 1-р сарын 25-нд Татьянагийн өдөр болж өнгөрлөө. Та бүхний өмнө урт удам амьдрал байна. Сэтгэл хөдлөл дурсамжаар дүүрэн амьдрал. Та бүхэн одоо ирээдүйн мэргэжлээ эзэмшиж байна. Энэ бол амьдралынхаа хамгийн тод үеийг өнгөрүүлэх зам. Та бүхэн зөв сонголт хийсэ. Эрүүл идэвхтэй амьдралын замаасаа битгий хазаагаарай. Тамирчдын уур амьсгал тулааны байдалтай. Баг бүр ялалтад тэмүүлж байна. Сая төрийн дуулал ихшилсэнд үнэхээр баяртай байна. Тоглохыг хүсэж байна. Ялна гэж бодож байгаа. Манай залуус зөрөгтэй бууж өгөхгүй. Манай педиатрийн чиглэлийн оюутнууд би 2 хоногийн дараа шалгалтайч бүгд тоглоход бэлэн. Зохион байгуулагч нь жил бүр солигддог. Энэ жил мөсөн дээрх спортын баярыг Читагийн ангаахын академи зохион байгуулжээ. Оюутнууд тэшүүрийн шулуун гүйлт, гарц, шайвта уралдаан зэрэг төрлөөр өрсөлдсөн. Мэдээж уналтгүй, өнгөрсөнгүй. Би эхлээд нэг унсан шүү. Сайн халаалт хийж амжаагүй байсантай холбоотой. Гэхдээ айх зүйлгүй. Шууд босоод өрүүлжлүүлсэн. Учир нь манай баг хүлээж байсан. Би биенээ тэмцсэн. Гол нь гэмтэл аваагүй сайн хэрэг. Ийм арга хэмжээ жил бүр болдогт баяртай байдаг. Оюутнуудад маш чухал. Бид энд амьдарч хөгжиж байгаагаа мэдэрдэг. Би үр байгалийн хязгаар тайртай. Энд амьдарч бүтээж хөгжүүлэхэд билээ. Багууд дүнгээ хүлээх зур сонирхогчд хөдөлмөр эрхлэлтийн төвийн сэтвчилсэн талбайд очиж тоглохын зэрэгцээ залуучуудад зориулсан ажлын байрны мэдээлэл авч байв. Оросын ажил талбай дээр мэрэгжлийн чиг баримжаа авах, тоглоом тоглох, өөрийгөө хэн болохоо ойлгох боломжтой. Эсвэл зүгээр л хөгжилдөж, оюутнаас ямар сайхан үе болохыг мэдрэгч боломж бий. Энэ нь анхны цалин, өөрийгөө харуулах анхны боломж байж болно. Мөсөн дээрх шөнө тэмцээний ялагчаар уламжлал ёсоор Өвөр байгалийн их сургуулийн баг шалгарлаа. 2 дугаар байрт Өвөр байгалийн төмөр замын тээврийн сургууль, 3 дугаар байрт Читагийн улсын ангаах ухааны академи, 4 дугаар байрт Житэ хотын улсын их сургууль тус оржээ. Унаж чаддаг хүн л ялдаг. Манай багийнхан бүгд бэлтгэлтэй. Унвал гутрахгүй босоод үргэлжлүүлнэ гэж өөрчлөлт тохирсон. 4 дахь жилдээ энэ бүхэн төрүүлж байна. Хамгийн гол нь багийн уур амьсгал эерэг ахлагчийн үед би сэтгэл хангалуун байна. Оюутны шөнө тэшүүртэй дискогоор өндөрлөлөө. Дарья Пьяникова, Серафима Ляхова, Кирилл Корнев, Артем Продан. Середина земли, Забайкальский край. Оросын холбооны улсын оюутны өдрийг тохиолдуулан Халимгийн тэргүүн Бату Хасиков, Жунгари баг болон Халимгийн улсын их сургуулийн оюутны шигшээ багийн хооронд болсон нөхөрсөг хоккейн тоглолтод оролцлоо. Тэрээр бүгд найрамдах улсын гол их сургуулийн оюутан багш нарт гандан хоккейн зөвхөн бие балдрыг төдийгүй ёс суртахууныг ч бэхжүүлдгийг онцлсан юм а. Багийн спорт нь харилцан ойлголцол, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сургадаг гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Мөн Бату Хасиков Халимгийн улсын шигшээ багт тоглож байсныг дурдъя. Бид залуусаараа бахархдаг. Тэд бол хамгийн идэвхтэй, зоригтой, авьяаслаг, амжилттай залуус. Би Халимгийн бүгд найрамдах улсын бүх оюутнуудын тухай ярьж байна. Бид та бүхэнд итгэдэг гэдгээ мэдж аваарай. Бүх зүйл та нарын гарт бий. Ирмэлц, зойр, ял. Харин бид та бүхний дэргэд байх болно. Манай гол зорилго бол та нарыг их нутагтаа үлдэх, эндээ хөгжих боломжийг бүрдүүлэх явдал юм а.
В результате встреча закончилась. Тоглолтыг 12-ыг харьцах 7 харьцаатай оюутнуудын ялалтаар өндөрлөж, спорт ба залуусын хамтын ажиллагааны тод жишээ болж, эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдлыг онцоллоо. Саморазвитие молодых людей. Оюутан нас бол лекцэнд сууж, шалгалт өгөхөөс гадна өөрийгөө хөгжүүлэх онцгой үе. Бид оюутнуудад бүтээлчээр хөгжих, спортоор хичээллэх бүх нөхцөлийг бүрдүүлдэг. Өнөөдрийн арга хэмжээний гол ач холбогдол нь үлгэр дуурайл юм а. Энэ үлгэр жишээг өнөөдөр бүгд найрамд тулсын тэргүүн өөрөө харууллаа. Бид сургуулийнхаа багийг дэмжихээр ирсэн. Сайн тоглож байгаа. Тоглолтыг нь үзэх дуртай. Хамт дэмжээрэй. Би ачхуугээ дэмжихээр ирсэн. Тэр эдийн засгийн техникийн оюутан. Мөн оюутнуудад баярын мэнд хүргэж, их сургуулийн удирдлагад нь талархал илэрхийлье. Ийм арга хэмжээний оюутнуудыг баг болж ажиллахад сургадаг. Бату Хасика өөрөө оролцож 2 гол оруулсан залуус маш том урам өглөө. Тоглолтын дараа Бату Хасиков оюутны хөдөлгөөний идэвхтнүүдтэй уулзаж өөрийгөө хөгжүүлэх бүхий л чиглэл залуучуудад адилхан чухал болохыг онцоллоо. Фестиваль в Чунцине объединил... Чунцинд болсон наадам Хампугийн гоо зүв, гүйцээн хөгжмийн аялгау, цааны уламжлалыг нэгтгэлээ. Гол онцлог нь интерактив формат байв. Загварын үзүүлбэрээс гадна зочид сэргээн засварлагчдын ажлыг ажиглаж, гар урлал судалж, асуулт хариултад оролцсноор орчин үеийн их хотын төвд соёлд бүрэн автах боломж бүрдэллээ. Өнөөдрийн хувцас баялагын бурхнаас санаа авсан. Хятадын шинжилт хөж байгаа учраас та бүгдэд хөгжилт цэцэглэлт ад жаргал хүсье. Өдрийн хөтөлбөрт Beat бус соёлын өвийн 5 төрлийн мастер класс багтжээ. Зочид тайци, зюан, даун дээр зураг зурах, элсэн анимац, сүүдрийн театр, сэнсний чимэглэл зэрэгт хүчээ сорилоо. Ханьфу бол бидний түүхийн эхний хуудас. Дараагийн томоохон төсөл бол 20 дугаар зууны хятадын загварын бэлэг тэмдэг болсон Ципаод зориулагдана. Ингэснээр бид хятадын соёлын мөн чанар гоо зүг дэлхийн үе шаттайгаар танилцуулна. Всего за 2 года с 2023. 2023 оноос хойш ердөө 2 жилийн дотор Чүнцинд орхигдсон эмнэлгийн байранд орчин үеийн соёлын кластер байгуулжээ. Хөтөлбөрт 20 гаруй уламжлалт гар урлал, урлагийг нэгтгэсэн байв. Үр дүн нь тодорхой. 2025 оны 10 дугаар сараас хойш төвийг 80 мянган хүн зорж, орлого нь 1.5 сая юанаас давжээ. Превысила 1,5 миллиона юаней. Энэхүү төсөл дүүргийн түүхэн өнгө төрхийг сэргээж шинэ олон нийтийн төв бий болгосон. Ингэснээр хүмүүсийн харилцах амар хорон зай нэмэгдэж, орон нутгийн бизнес хөгжин, амьдралын чанар сайжирсан. Качество жизни. Этот проект демонстрирует Төсөл нь Beat бус соёлын өвийг орчин үеийн хэлбэрээр амжилттай амилуулж, эдийн засгийн өсөлтийн шинцэгүүдийг бий болгож болохыг харууллаа. экономического роста. Сергей Станчик, Олеся Корзун, CGTN. Выразительная фигурка коня. Шандун мужийн дүрслэг урлагийн музейгээс гаргасан морин баримл нь соёлын бүтээгдэхүүн юм. Дизайнын зураач Ци Байшигийн давхиж байгаа морь бүтээлээс сэтүүлжээ. Дурсгалын бүтээгдэхүүнийг хар цагаан бэхэн зургийн хэв маягийг санагдуулан өнгөөр хийсэн бөгөөд хамгийн онцлог нь задгай сексисэн дэлэн юм. Энэ дэлэн тоглоомын боломжийг хязгааргүй болгож, салхинд намирч жижиг хавчаар хэрэгсэл ашиглан янз бүрийн засалт хийх боломж олгодог. Можно сделать стильные прически. Надад маш шинэлэг, сайн бодож хийсэн санагдлаа. Янз бүрийн засалт хийх нь үнэхээр сонирхолтой. Энэхүү баримл нь урам зориг, эрч хүч мэдрүүлдэг. Бид үүгээр дамжуулан бүх наасныханд өөртөө итгэх итгэл, амьдралын болон ажлын сорилт, ирээдүйтэй нүүр тулах зоригийг өгөхийг хүссэн. Вызовов и перед лицом будущего. Музей выпустил Музей хаврын баярт зориулан өөр бүтээгдэхүүнч гаргасан байна. Үүнд аяга, соронз, бэлгийн мөнгө хийхэд зориулсан улаан дохтуу багтана. Эдгээр дурсгалын бүтээгдэхүүний өдрийн дундаж борлуулалт 15 мянган юанаас давж байна. Алиса Косюк, Олеся Корзун, CGTN.